нийт 4018 хошоологчдын зээлээ авсан. За үүнд одоо 15,000 гаруй одоо малчин одоо өрхөөд хамрагдсан байна. Тэгээ бид нар сая одоо ажлын хэсгээрээ баруун бүст ажилласан. За баруун бүст ажиллаад хошоологчд малчтай уулзсан. Тэгээд энэ өөрөө нөгөө 5 их 80-ийн 5 жилийн хугацаатай зээл байгаад эхний үе шат буюу 500 тэрбум төгрөгийн зээл гараад дууссан. Уул нь бол 2025 оны 12 сарын 31-ний байдлаар 500 тэрбум төгрөгийг олгогдож явна гэж одоо төсөөлсөн боловч одоо эрэлтээ бид нар дийлээгүй. Тэгээд 500 тэрбум төгрөг дууссан. За хаан банк бол багахан хэмжээний одоо ингээд шалгуур үзүүлэлтийг нь одоо хангасан хошоологчдод бол зээл олгоод 18 тэрбум төгрөг нэмэлт олгочихсан явж байгаа. За сая одоо яг ер нь 2-оос 3-7 хоногийн өмнө хугацаанд одоо бидний ажлын хугацаанд зээл бол зогссон байсан. За банкуд бол одоо нөгөө их усүр байх болтой холбоотойгоор зээл олгохгүй байгаа нэлийн одоо гомдлууд маш хошоологчдаас ирсэн. Тэгээд ажлын хэсгийн хувьд бол одоо Монгол банк болон Алжааны банкны төлөөлөл одоо Төрийн банкыг дуудаж уулзаад за энэ зээлийг одоо эрчимжүүлэх тал дээр одоо бас шаардлага өрүүлсэн. Тэгээд Монгол банк бол Алжааны банкудтайгаа ярилцаад 500 тэрбум төгрөгийн гэрээг дахиж одоо сунгасан байгаа. За ингээд энэ жил одоо дахиад 500 тэрбум төгрөг үндсэндээ олгодод он гартал үргэлжлээд одоо энэ 500 тэрбум он гарсан ч гэсэн одоо хэвийн зээл олгохоор явж байгаа. За 2025 оны засгийн газрын төсөвдөр бол одоогийн байдлаар төсвийн төсөөлөлтөөр дахиад 500 тэрбум төгрөг байхаар суугдсан байна. Гэхдээ яг одоо мэдээж эхний одоо нэг энэ хөнгөлтэй зээл учраас маш эрчимжиж явж байгаад аяндаа бас одоо жоохон удаашрах бас хангалттай байхыг үүсэхгүй гэж харж байна. Гэхдээ одоо манай маш одоо малчид хошоологчд болсон нэлийн идэвхжиж эхэлж байна. За мэдээж одоо энэ өвлийн үйлрэл хэрэгж байгаатай холбоотойгоор хөнгөлттэй зээлээ аваад хашаа ороогоо засах тийм ээ. За одоо энэ нөгөө хүүтрлийн цагаагаар бас уурын цэлтийн одоо өөрчлөлт сөрөг нөлөөлөлөөс одоо бас урьдчилан сэргийлэх зорилготойгоор энэ зээлийг авч бас ингэж бэлдэж байгаа бах гэж харж байгаа. Тийм учраас бид 500 тэрбум төгрөгийг одоо нийгмийн харалтаа олох төр шаардлага өргүүлээд одоо зээл бол одоо үндсэндээ өчигдрөөс эхлээд хэвийн олгодож ихсэн бол мэдээ авсан байгаа. За бас нэг асуудал бол байсан юу гэхээр нөгөө эн чинь Арилжааны банкны хүүсвэрээр олгодож байгаа зээл. За тэгмүүд зарим Арилжааны банкуд дотоод журмаа өөрчлөөд арай өөр шалгуурууд тавьж гисэн. Гэтэл нөгөө Төрийн банкн дээр очисон хошууд маань болохоор ямар нэгэн хүн шалгуургүйгээр одоо яг л одоо анхныхаа зорилттой зээлээ ингээд аваадсан. Хаан банкн дээр очисон хаан банк болохоор зээлийнхаа 30%-ийг одоо урьдчилгаа болгож тансанд байршуул гэсэн шаардлага тавьснаас болоод манай одоо хаан банкны танстай хошоолж маань авч чадахгүй нэлийн бас хүндрэл учирсан. За энэ асуудлыг бас бид нар хэлсэн. Одоо энэ чинь нэгэнд хөнгөлттэй зээл учраас нэг шалгууртаа явахгүй бол нэг одоо хошоод авч чадахгүй нэг хошоод нь одоо хэвийн аваад байх юм бол энэ өөрөө одоо ингээд хүртээмжтэй зээл биш болох юм аа. За энэтэй холбоотойгоор бол хаан банк бол одоо бизнесийнхаа хороогоор хулдуулаад 30% одоо тэр тавьж байгаа шалгуурыг бол бас авсан байгаа. Тэгэхээр ажлын хэсэг бол одоо мэдээж одоо салбар тундын уялдаа холбоог хангах, аль болох эрчимжүүлэх, нөгөө чирэгдэл одоо тулгамдж байгаа асуудлуудыг нь бас аль болох хурдан шийдвэрлэж өгөхөд бол ажлын хэсэг бас нэлийн эрчимтэй өнөөдрийн байдлаар ажиллаад 4 дахь удаагийн хурлыг хийчихэд байж байгаа. За манай ажлын хэсгийн хувьд бол бас ямар ажил хийсэн бэ гэхээр ерөөсөө яг нэгждэр очиод малчтайгаа хошоодтой уулзахад чадахжуулах асуудлуудыг ярьж байгаа. Бид тэр байтугай одоо энэ чинь хошоо гэдэг чинь одоо нэгсэнтэй бас хариуцлагатай нэг байгууллага шиг ажиллана гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ чинь тайлангаа өгнө санхүү одоо энэ чинь өөрийнхөө татврын тайлангаа өгнө, үйл ажиллагааныхаа бүх тайлан мэдээлэлээ одоо учраас бид нар одоо тэр байтугай X тайлангаач одоо гаргаж чадахгүй байна. Бид нар тийм одоо одоохондоо бол чадамж алгаа гэдэг асуудлыг ярьж байсан. Тийм учраас энэ эх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт одоо бид бас байнгын хороогоор нэлийн унж босгож байгаад ямар ч сан одоо нийгмийн харилцаа сурагч багш нарын бэлдэх хошоодуудаа чалгавчуулах за загвар хошоо гэж яг юу байх ёстой вэ гэдгийг одоо мэрэгжлийн экспертүүдээр өөрсдөө гаргаж ирээд тэр загвар хошоодуудыг хошоо байгуулах гэж байгаа магадгүй хошоо байгуулчаад засаглалын хувьд сайжруулах гэж байгаа хошоодуудад одоо бас ингэж түгээ. Дээрэс нь зарим хошоод бол нэлийн чадварчсан хошоодууд бас байна.
анхны одоо ийм түүхийдээ бэлдээ сурчсан хошоогоо байгуулад бас нэг цэхийн түвшинд одоо бас үйл ажиллагаа явуулж байгаа хошоодууд байгаа бол тэднэрт зөвлөн чиглүүлэх үйлчлэг. Жишээлбэл одоо засаглал менежментийн үед яах юм? Санхүү мөнгө яаж одоо зөв захин зарцуулах юм? Удирдах юм тийм ээ? Ашиг орлогоо яаж хуваах юм? Одоо энэ чинь ашиг олоод ирэх юм бол бүх хошоодууд ч ноогл ашгаа хүлээж авах ч гэдэг юм уу тийм. Ингээд зөвлөн чиглүүлэх үйлчлэгийг бол оруулъя. За ингээд эдгээр үйл ажиллагаануудыг ирэх одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бид суулгаж өгснөөрөө энэ одоо хошоодуудыг чадахжуулах ажлууд бол эрчимжийн. За ажлын хэсэг бол ямар шаардлага тавьсан бэ гэхээр хөдөө аж ахуйн сургууль дээр уулзаад мөн одоо шинжлэх ухаан техникийн сургуулийн одоо бас экспертүүд бас төрөмс байгууллагаас төлөөлөл байлгаад за энэ нийгмийн харалтай хөдөө аж ахуйн сургууль бол одоо энэ хөтөлбөр гаргамаар байна. Бүр шаардлага тохиолдолд одоо хошоодуудыг чадахжуулсан анги одоо гаргаж өгөөч гэдэг бас хүсэл тавьсан. За маш одоо дуртай хүлээж аваад за ингээд холбогдох одоо бас сургуулиуд маань бас анги гаргаад хөтөлбөр богиножилсан одоо богино хугацааны бас багш нар бэлдэж сум орнуудад очиж хошоодуудыг чадахжуулах юм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээр ярьж байгаа. За яг тэр хугацаанд бол засгийн газар дээр ерхий сайдын захирамжаар үндэсний хороо болов сайн байгуулагдахаар болон зарлагдлаа. Тэгэхээр үндэсний хорооны одоо энэ шинэ хошоог эрчимжүүлэх чиглэлээр 6 зорилт тавьсан байна. Тэр 6 зорилтынх нь нэг зорилт нь өөрөө яг энэ чадахжуулах дээр бол төвлөрж ахаа. За тэгэхээр одоо холбогдох нэг сургуулиуд болон сургуулиудтай төрийн бас байгууллагуудтай хамтраад хошоодуудыг чадахжуулах ажил явна гэж бодож байгаа. Тэгэхээр бид нэр эх 5 жилийн хугацаанд энэ хэмжиж одоо хөтөлбөрийг бол нэлээд одоо зохион байгуулалттай тий одоо чадахжуулахтай ингээд хошоодуудаа одоо бас бэлдээд явна гэж харж байна. Бид нар одоо бас сая бас яг ингээд нэг үр дүнгээ үзэхээ явж байгаа хошоодуудтай уулзлаа. Жишээлбэл одоо зүгээр одоо уламжлалт аргаар одоо 200 малтай за өөртөө одоо ингээд маха бэлдэж зараад эсвэл одоо сүү цагаан эдэгээ бэлдээд сум орнуудаа зарж одоо нэг орлого болдог байсан бол за энэ хошоолын үрээний залуу одоо малчин өрх бол 200 ямаа бүр ингээд ноос ноолоор энэ чиглэлээр одоо ийм тусгай сортын ийм ямааг одоо хятадаас бодлож авсан байна. Ингээд ирэхээр бол юу гэж хэлж бид уламжлал малаараа бол сүү цагаан эдээ маха одоо бэлдэж орнуудтай нэг зарна. Тэр бол манай нэг орлогын хүүсвэр нөгөө орлогын хүүсвэр болохоор одоо бид нар одоо ингээд хавар болохоор ингээд ноосоо самж эхлээд бид нар ингээд ноосоо бас гаргаж харж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол бас орлогын хүүсвэр ингэж чинь. Тэгээ манай хошоологчд яг энэ чиглэлээр одоо бас бэлдэж эхэлж байгаа гэсэн байсан. Тэгэхээр бас зарим нэг нь болохоор тоног төхөөрөмж аваад илүү нөө тижээлээ тариалах зорилготой бас хийж гин. Тэгэхээр бас олон одоо ийм зорилтоор өөрсдөө хөрөнгө оруулаад явж байгаа хошоолууд бол байна. Одоо үндэсний хороо одоо хийх ажил байгаа. Үндэсний хороо бол дата баазаа бүтүүлнэ. Тэгээд хаана аль бүс дээр ямар төрлийн одоо зээл захин зарцуулалт хийгдсэн байна. Тэгээ хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Хамгийн гол чухал зүйл бол бид энийг хүсчихсэн хөгжилтэй оёх хэрэгтэй. Хүсчихсэн хөгжил болгон өөрийн гэсэн тэргүүлэх чиглэлүүд тодорхойлогдсон. За тэр тэргүүлэх чиглэлтэнд үйлдвэржилтийн эдийн засгийн одоо хөшөөргөө бий болох гэж байгаа учраас манай хошоологчд маань бас тэнд зах зээл нэгдэж байгаатай холбоотойгоор бас яг тэр чиглэлээрээ бас хөгжөөд явах нь өөрөө одоо бас одоо утгатай болно тийм ээ. Тэгэхээр үндэсний хорооны одоо бас яг дата баазаа бүрдүүлээд зохион байгуулалтанд оруулаад нөгөө чадахжуулж байгаа багш нараа хүртэл яг тэр чиглэлээр хошоодуудыг одоо бас бэлтгэж явах байх гэж харж байна.